Сайн байцгаана уу? Намайг Даваад Орж гэдэг. Энэ жил Монгол, Япон хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой түүх жил тохиож байна. Энэ түүх жилд Японы Мандах нар одонгоор шагнуулсан явдалд туйл их баяртай байна. 1992 онд би Япон улсад суралцахаар явж байсан. 92-оос 98 оны хооронд Японы Шигагийн их сургууль магистр, Кёотогийн их сургуульд докторийн зэрэгээр суралцаж төгсөж ирсэн юм а. Унган мэргэжил маань бол эдийн засагч. Ингээд Японд байхдаа Япон хэл сурж, Япон хүмүүстэй харилцаж эхэлснээс хойш 30 жил өнгөрч байна. Энэ хугацаанд би Япон ёс заншил, Япон хүмүүсийн хөдөлмөрч хариуцлагатай байдалд суралцаж ирсэн жил гэж боддгоо. Монголд усаж ирснээс хойш Монгол улсынхаа их сургуульд үргэлжлүүлэн ажиллаж 2002 онд Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв байгуулагдахад анханаас нь ажиллаж ирлээ. Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв бол хоёр орны харилцааны нэгэн томоохон илрэл, боловсролын салбарт оруулж байгаа томоохон хөрөнгө оруулалт гэж үздэг. Хүний нөөцийн хөгжлийн төв маань Монголын зах зээлийн эдийн засагт тохирсон бизнес эрхлэгчдийг хөгжүүлэх, сургах, тэдэнд дэмжлэг үзүүлэх, зөвлөгөө өгөх. За үүний зэрэгцээгээр Япон хэлний анхан шатнаас ахуулаад агшин төвшний сургалтыг явуулах. Гурав дахь чиглэл нь бол хоёр орны хоорондох хамтын ажиллагаа, харилцаа, соёлын үйл ажиллагааг дэмжих гэсэн ийм чиглэлээр үйл ажиллагаа явуулж өдийг хүрлээ. Энэ хугацаанд Монголын 600-аад компани 16,000 шахам удирдагч захирал хүмүүсийг бизнесийн зах зээлийн менежментийн гол үндсэн ухтгуунуудыг зааж өгөх. Үүний зэрэгцээгээр компани дээр нь сургалтуудыг хэрэгжүүлэх ийм үйл ажиллагааг явуулж ирсэн. Япон хэлний сургалтанд маань 20 гаруй мянган хүн суралцжээ. Нийтдээ төв байгуулагдсанаас хойш манай төвөөр 2,500,000 хүн үйлчлүүлсэн гэдэг маань бидний хувьд бахархалд тоо хэмжээ юм а. Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв нь Японы засгийн газраас буцалтгүй тусламжаар байгуулагдаад эхний 10 жилдээ JICA-гийн төслөөр бүрэн санхүүжиж ирсэн ийм төв байгаа. Харин 2012 оноос эхэлж Монгол Улсын их сургуулийн бүрэлдэхүүний нэгж санхүүгийн бие даасан төв болон үйл ажиллагаагаа явуулж байгаамаа. Гэхдээ анханасаа байгуулсан гэрээний дагуу явуулж байгаа үйл ажиллагаа бол өөрчлөгдөөгүй. Бид Монголын бизнес эрхлэгчдэд Японы менежментийг танилцуулах, за үүний зэрэгцээгээр Японд сурах, ажиллах сонирхолтой залуучуудад мэдээлэл түгээх, Япон хэл сурах юм үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байгаа юм а. За ингээд Монгол-Япон хоёр улсын хооронд 50 дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн баярын мэндийг хамтарч ажиллаж байсан байгууллага, хувь хүмүүс, бүх хүмүүстэй хүргэж тэдэнд эрүүл энх сайн сайхныг хүсье өрөөё.